За өнөөдөр хичээлээр ДНХ-ийн нүүрс устөрөгчд буюу алка-ДНХ талаар авч үзье. За алка-ДНХ-ийн гомлоо гэгнэ мөн хоёрсон холбооны изомер, изопрен болон бута-ДНХ-ийг гарган авах аргууд, за алка-ДНХ-ийн химийн шинж чанар, байгалийн болон синтетик каучук гэж юу вэ? Тэдгээрийг хэрхэн гаргадаг вэ? За каучукийг вулканжуулах гэж юу вэ? За мөн каучук болон эрдэнэний шинж чанаруудын харьцуулсан үзүүлэлтүүд зэрэг агуулгын хүрээнд авч үзнэ. Мягмар сүрмэгч нэнаа. ДНХ-ийн хамгийн анхны гишүүн нь пропадиен байна те 3 C-тэй тэгээд эдгээрийн хооронд хоёрсон холбоо хоёр ширхэг. За эндээс C3 H4 болох нь томьёоноос харагдчихэв те. За пропадиений молекулын бөмбөлгөн загварыг бол харуулсан байна тийм үү. За эндээс харахад захын CH2 бүлгийн тийм ээ энэхүү хоёрсон холбооны автгаа дээр байрласан бол нөгөө эсрэг талын CH2 бүлэг нь яг энэ хоёрсон холбооны автгаа дээр биш болох нь эндээс харагдаж штэ. Тэгэхээр нэг H нь болохоор хоёрсон холбоотой энэ хавтгайн наа талд нөгөө H нь болохоор хавтгайн цаа талд харагдаж байгаа болохыг төрслөө үзүүлсэн байна. За пропадиений хураангуй томьёо нь C3 H4 болж байна. За алка-ДНХ-ийн гомлог хэрхэн үүсэх вэ гэхээр нүүрс төрөгчийн атомуудын хооронд хоёрсон холбоо хоёр ширхэг агуулсан нүүрс ус төрөгчдийг ДНХ буюу алка-ДНХ нүүрс ус төрөгчд гэдгээ. За эдгээрээ ерөнхий томьёо нь CN H2N-ээс хасах нь 2 гэсэн томьёотой байдаг. За жишээлбэл энд бута-ДНХ-ыг авч үзсэн байна тий. Бута-ДНХ хоёрсон холбоо бол хоёрыг агуулсан байна. За ингээд нүүрс төрөгчийн атом 4 байхад ус төрөгчийн атом 6 байна. За энэхүү томьёондоо захирагдж байгаа болох нь харагдаж байна. За тэгвэл хоёрсон холбоо нь бас тий захын 2 нүүрс төрөгчийн атом дээр байрлаж болох нь тий. За тэгвэл бута-ДНХ гээд энэ хоёрсон холбоо D гэдэг нь хоёрын тоог хэлжээ. Ен гэдэг нь хоёрсон холбоогоо зааж байна. Ингээд хоёрсон холбоо хоёр ширхэг байгаа гэдгийг зааж өгч байна тий. За тэгвэл энэ бута-ДНХ нүүрс төрөгчийн атомуудыг 1, 2, 3, 4 гэдээ ингээд дугаарлахад хоёрсон холбоо эхнийх нь бол 1-р нүүрс төрөгчийн атомоос эхэлсэн. Дараагийн хоёрсон холбоо нь энэ 3-р нүүрс төрөгчийн атомоос эхэлсэн. За энэхүү бута-ДНХ 1-3-ыг бас техникийн нэршлэн D-винил гэж бол нэрлэдэг байгаа. За тэгвэл бута-ДНХ маань бас өөр хоёрсон холбоо дараалан ингэж холбогдсон байж болно тий. За ингэхээр энэ бута-ДНХ 1-2 гэсэн болж орж ирж байна тий. За тэгвэл бута-ДНХ 1-3 буюу D-винилийн молекулын бөмбөлгөн загварыг энэ дээр харуулсан байна тий. За энэ дээр мөн бута-ДНХ 1-2-ийн молекулын бөмбөлгөн загварыг харуулсан байна. За бид нар өөртөө энэ бута-ДНХ-ыг C4 H6 гэж хурааж бичихээс гадна нүүрс төрөгч болон ус төрөгчийн атомуудыг нь ил гаргахгүйгээр бас ингэж зурж тэмдэглэж болох нь тий. За энэ дээр бута-ДНХ 1-3-ыг бол тэмдэглэсэн харагдаж байна. Энэ орой болгон дээр нүүрс төрөгчийн атом байгаа гэж ойлгох нь. За дараагийнх нь бута-ДНХ 1-2-ыг бүр хураангуй байдлаар тэмдэглэхдээ ингэж харагдсан байна. За гэхдээ энэ дээштэй зэрэгэлдээ хоёр ширхэг хоёрсон холбоо байгаа учраас дунд нь тасархаагаар. За энд 1, 2, 3, 4-р нүүрс төрөгчийн атомууд байрлаж байгаа гэдгийг харуулсан байна. За эндээс харахад бута-ДНХ бүрийн хураангуй томьёоноос хоёрсон холбоо нь хаана холбогдсон нь сайн мэдэгдэхгүй байна тий. За тийм учраас эдгээр томьёонуудыг бол ашиглаж нэрлэдэг бахнэ. За мөн алка-ДНХ-нууд нь ерөнхийдөө хоёрсон холбоо хоёрыг агуулсан учраас химийн итвэх маш сайтай байдаг. За алка-ДНХ хамгийн эхний гишүүн нь бол пропадиен байгаа тийм ээ 3 C-тэй тэгээ хоёрсон холбоо нь дараалан байрлсан байгаа. За пропадиений хувьд C3 байхад H нь 4 байна. Гэх мэтчлэнгээр алка-ДНХ гомлоогууд үүсдэг байна. Алка-ДНХ дараагийн нэг гомлогийн гишүүн нь пентадиен байгаа тий. За энэ нь мөн хоёрсон холбооны изомерыг үүсгэнэ. За жишээлбэл энэ дээр 1, 2, 3, 4, 5 C-тэй пентадиен 1-2 болж орж ирж байна. Өөрөөр хэлбэл хоёрсон холбоо ойрхон захаас нь эхлээд нүүрс төрөгчийн атомуудыг дугаарлахад 1, 2, 3, 4, 5 гэж явах нь тий. Тэгээ эхний хоёрсон холбоо нь 1-р нүүрс төрөгч, дараагийн хоёрсон холбоо нь 2-р нүүрс төрөгчийн атомоос эхэлсэн учраас пентадиен 1-2 болсон байна. За дараагийнх нь
хоёрсоо холбоо нь алгасаж байрласан байна тий. За эндээс пентадиен 1 дээр 3 дээр байгаа болох нь харагдчихна. За дараагийнх нь хоёрсоо холбоо нь 2 алгасаад байрласан байна. За 1 2 3 4 ингээд пентадиен 1 4 гэдэг изомер нь болж таарч байна. За пентадиены хураангуй томьёо нь болохоор C5 H8 болж орж ирж байна тийм үү. За тэгээд дараагийн пентадиен нь хоёрсоо холбоонууд нь голынхоо нүүрстрэгчийн атомууд дээр орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл аль нэг захаас нь дугаарлахад 2 болон 3 дугаар нүүрстрэгчийн атом дээр хоёрсоо холбоо орж ирсэн учраас пентадиен 2 3 болно. За эдгээр нь дандаа хоёрсоо холбооны изомерүүд байна тий. За учир нь болохоор тэдгээрийн найрлаганд адилхан C5 байгаа, H нь 8 байгаа. Гэхдээ хоёрсоо холбооны байршлаас хамаарат тухайн бодис бүрийн физик шин чанар өөрчлөгддөг байна. Ийм учраас эдгээр нь изомер нэгдлүүд болно. Нийгмийн чиглэлээр нэмэлт зөвлөгөө мэдээлэл сургалт авах бол 98133311 дугаарт хандаж болно. За алкадиен нь мөн шулуун бүтэстэй байхаас гадна салбарсан бүтэстэй байж болно. Түүний нэг жишээ нь изопрен байна тий. За энэ дээр 4 нүүрстрэгчийн атом гол хэлхийг бол үүсгэсэн байна. Тэгээ хоёрсоо холбоо нь 1 болон 3 дугаар нүүрстрэгчийн атомаас эхэлсэн байна. За ингээд энэхүү нүүрс өстрөгчийг нэрлэхдээ хоёрсоо холбоо ойрхон талаас нь мөн салбарлалт ойрхон талаас нь дугаарлана гэхээр 1-р нүүрстрөгч, 2-р нүүрстрөгч, 3, 4 гэж дугаарлана тийм үү. За эхлээд хажуугийн хэлхийг нэрлэнэ. За энэ нь метил бүлэг учраас 2-р байрлалаас байна. Ингээ 2 метил болох нь тий. За гол нь хэлэх нь бутадиен байна. Бутадиен тэгээд 1 3 гэсэн нэртэй орж ирж байна. За мөн бутадиен 1 3-ыг энэ хэлбэрээр бол зурж төрсөлж үзүүлж болно. За нүүрстрэгчийн атом болон устрэгчийн атомуудыг нь зурхгүйгээр бас ийм хэлбэртэй зурж үзүүлэх нэ. За энд нь бол метил бүлэг байгаа. Энд нь CH2 бүлэг байгаа. За энд нь мөн ялгаагүй CH2 бүлэг байгаа. За мөн бөмбөлгөн загвараар молекулыг энэ төрслөө үзүүлсэн байна тий. За 2 2-соо холбоо маань энд байж байна. За тэгээд нэг CH2 бүлэгтэй энд метил бүлэгтэй гэх мэтчлэнгээр энэ бутадиен 2 метил бутадиен 1 3-ын техникийн нэршил нь изопрен болж таарах нэ. Бутадиен болон изопрен нь техникт маш өргөн ашиглагддаг. Эдгээр нь каучукыг гарган авах үндсэн түүхий болдог. За каучукыг гаргаж аваад бид нэр түүнээсээ эрзийн үйлдвэрлэх замаар техникт маш олон төрлийн бүтэц найрлагатай эрзэнүүдийг үйлдвэрлэдэг. За тэгвэл бутадиен болон изопреныг хэрхэн гаргаж авдаг талаар танилцъя. За анх Оросын хэмжлээ Лебедев 1932 онд этилийн спиртээс бутадиеныг гаргаж авсан. Гэтэл энэ арга нь эдийн засгийн хувьд бол үр ашиг муутай байсан. Гисэн хэдий боловч энэхүү урвалыг авч үзье тий. За этилийн спирт буюу этанол нь C2H5 томьёотой OH C2H5OH гэсэн томьёотой тийм ээ. За энийг 425 Цельсид хөнгөн цагааны оксид болон эсвэл цайр оксидын катализатортойгоор урвалд оруулаад бутадиен 1,3-ыг гаргаж авч байна. За дагалдах бүтээгдэхүүн нь ус болон устрөгчийн хий үүсэж байна. За ингээд цааш нь эрэл хайгуул хийж эдийн засгийн хувьд үр ашигтай бутадиеныг гарган авах аргыг бол боловсруулсан байгаа. Гэхдээ газрын тосны хийдэх бутаныг Д гэдэргэнжих урвалаар гаргаж авах боломжтой болохыг нь тогтоосон. За жишээлбэл энэ бутан байна тий. За бутаныг тодорхой температурт хөнгөн цагааны оксид болон хромын оксидын катализатораар үйлчлээд бутадиен 1,3-ыг бол гаргаж авсан байна. За энэ нь илүү эдийн засгийн хувьд ашигтай үр ашигтай арга болох нь. За Д гэдэргэнжих гэдэг нь энэ хансан нүүрс устрөгч буюу бутанаас устрөгчийг нь салгах урвал байна тий. За энэ үед устрөгч ингээ ялгарсан болох нь харагдаж байна. За изопрены каучук нь бас нэлээд өргөн ашиглагддаг. За тэгвэл үүнийг гаргаж авахдаа 2 метил бутаныг Д гэдэргэнжүүлэх урвалд оруулаад изопренийг гаргаж авдаг. За жишээлбэл энэ дээр 2 метил бутан байна тий. За мөн ялгаагүй хөнгөн цагаан катализатор, хором катализаторыг ашиглаж байна. Температураар бол үйлчилж байна тий. За ингээд хажуугийн хэлхээ агуулсан метил бутадиен буюу изопренийг
гаргаж авсан байна. За мөн дагалдах бүтээгдэхүүн нь устрөгч байна. Д гэдэргийн чуурал учраас хансан нүүрс устрөгчос устрөгчийг салгах урвал явагдсан байна. Түрүү хэлсэнчлэн алкадиенууд нь хоёрсоо холбоо агуулсан учраас химийн өндөр идэвхтэй байдаг гэсэн тий. За эдгээр нь жишээлбэл галгиануудтай нэгдэх урвалд орно. За энэ бутадиен шулуун байрлалтай бутадиен 1,3 байна тий. За энийг галгиан болох бром, холоор эсвэл йодтой урвалд оруулж болох нь тий. За энэхүү урвал дээр бромтой урвалд оруулсан байна. За ингээд эхний нүүрсрэгчийн атом дах хоёрсоо холбоо тасарч байна. Дараагийн энэ 3 дугаар нүүрсрэгчийн атом дах хоёрсоо холбоо тасарч байна. За ингээд тасраад нүүрсрэгчийн атом дээр нэг чөлөөт валентууд ингээд 4 нүүрсрэгчийн атом дээр нэг чөлөөт валентууд үүснэ. За тэгвэл захын 2 нүүрсрэгчийн атом дээр нь бромын ионууд очиж суугаад харин голын 2 нүүрсрэгчийн атомын чөлөөт радикалууд хоорондоо холбогдоод хоёрсоо холбоо маань гол руугаа шилжсэн байна. За хэрвээ энэхүү урвал дээр бром маань хангалттай байгаа үед дахин энэ үүссэн бүтээгдэхүүн тий дибромт бутиен байна тий дибромт бутиен 2. За энэ дибромт бутиен 2 нь дахин бромтой нэгдээд тетрабромт бутаныг үүсгэх боломжтой байна. За энэхүү бромтой нэгдэх урвал нь алкадиеныг бол таних чанарын урвал байгаа. Өөрөөр хэлбэл хоёрсоо холбоог илрүүлдэг чанарын урвал болох нэ. За учир нь бром 2 маань уусмал даային бор шаргал өнгөтэй молекул хэлбэрээр оршиж байсан тий. За тэгтэл нэгдэх урвалд орсныхоо дараагаар бром хасах буюу ион хэлбэртэй байгаа. За энэ үедээ бром хасах ион маань өнгөхгүй юм уусмал болж орж ирдэг тий. Тэгэхээр молекул хэлбэртэй байсан бромын молекул маань тетрабром бутаныг үүсгэснээр бромын хасах ионд шилжиж ийм өнгөгүй болсон гэдгийг чанарын урвалаар илрүүлдэг байна. Тэгэд энэ галгиан төстрөгчтэй нэгдэх нь за жишээлбэл бутадиен 1,3 байна тий. За энэ нааш бромтой нэгдэх урвалыг авч үзье. За энэ бутадиен байна. За нам температур болон харьцангуй өндөр температурт урвалд орж байгааг харж байна. За хасах 80 градус Цельс буюу нам температурт ерөнхийдөө 2 төрлийн бүтээгдэхүүнийг үүсгэнэ тий. За энэний ихэнх нь буюу 81% нь 3 бромо бутиен 1 гэсэн энэ нэгдлэг бол үүсгдэг байна. За харин 20 градусын температурт урвалд оруулахад энэ нэгдэл нь 44% та харин 1 бромо бутиен 2 гэсэн нэгдэл нь 56% таагаар үүсдэг болох нь эндээс харагдаж байна. За энэ бутадиений аш бромтой нэгдэх урвалын механизмыг харуулсан байна тий. За энэхүү бүтээгдэхүүнүүд нь хоёулаа бие биендээ харилцан шилжиж байдаг урвалын явцад. За тэгвэл анх яаж үүсгэхийг нь харж үзье. За энэ бутадиений хоёрсоо холбоонд аш бромын устрөгчийн ион нь бол очиж үйлчилж байна тий. За ингээд захын нүүрсрэгчийн атом дээр аш нь бол очиж суусан болох нь харагдаж байна. За тэгээд энд байсан нүүрсрэгчийн атом нь өөрөө хоёр тишээгээ хоёр нүүрсрэгчийн атомтай холбогдсон учраас хоёр дахь нүүрсрэгчийн атом байна тий. За ингээд нэмэгдсэн нэгтэй карбокатионыг үүсгэнэ. За хоёр дахь карбокатионыг. За ингээд энэ карбокатион маань бром хасах гэсэн ионтой харилцан үйлчлээд бромыг өөртөө нэгдүүлэх нь байна тий. За энэ тохиолдолд 3 бром бутиен 1 гэсэн нэгдлийг бол үүсгэж байна. За гэтэл биштэй энэ хоёрсоо холбоо тасраад устрөгч очиж нэгдэх үед мөн энд байгаа хоёрсоо холбоо тасарснаар голын 2 нүүрсрэгчийн атомын хооронд хоёрсоо холбоо шилжих боломжтой байна. За ингэхээр энэ захад байсан нүүрсрэгчийн атом маань анхдагч карбокатионыг бол үүсгэнэ. За энэхүү анхдагч карбокатион дээр бас бром хасах ион очиж сууснаар энэхүү нэгдэл буюу 1 бром бутиен 2 гэсэн нэгдлийг үүсгэх боломжтой. За урвалын үед эдгээр нь хоорондоо харилцан шилжилт бол явагдах нь байна. Гэхдээ хасах 80 Цельсид бол энэхүү бүтээгдэхүүний 81% буюу илүү давмгаа үүсэж байна. Харин 20 градус Цельс орчимд
энэхүү бүтээгдэхүүн нь тэр нэг бром бүтээн 2 нь илүү давмгаа үүсдэг болох нь харагдаж байна. Хэрвээ бодлого дасгал дээр урвалын орчныг зааж өгөөгүй тохиолдолд бид нэр хөвчлэн тийм ээ 3 бром бүтээн нэгийг үүсгэсэн байдлаар урвалын тэгшдэглийг тооцоонд ашигладаг байгаа. За хэрвээ урвалын орчинд бром илүүдэлтэй буюу хүрэлцгүйц хангалттай хэмжээтэй байвал энэ 3 бром бүтээн 1 болон 1 бром бүтээн 2-ын хоёрсон холбоонууд бүгд дахин задраад бромыг нэгдүүлэх нь өөрөөр хэлбэл дибромт бутаан үүстэл урвал төгс явагдах нэ. Бутадиенуудын бас нэг гол онцлог шинж нь полимер чих урвалд ордог байдаг. За жишээлбэл бутадиен 1,3 буюу дивинилийн маш олон тооны молекул нь хоорондоо полимер чих урвалд орох нэ. За ингэснээрээ 1 болон 3 дугаар нүүрс зөрөгчийн атом дээрх хоёрсон холбоонууд тасраад 2 болон 3 дугаар нүүрс зөрөгчийн атомын дунд 1 хоёрсон холбоо шилжиж орж ирж байна тий. За тэгвэл 1 болон 4 дугаар нүүрс зөрөгчийн атом дээр нэг чөлөөт радикалууд бол үүссэн байна. За энэгээрээ ингээд цаашаага бутадиен 1,3-ийнхаа дахин өөр олон тооны молекулуудтай харилцан урвалд орж полибутадиены кавчукыг үүсгдэг байна. За энэхүү кавчукыг анх Оросын эрдэмтэн Лебедев зохиомол аргаар гаргаж авсан байдаг. За изопирен буюу 2 метил бутадиен 1,3-аас бас кавчукыг гаргаа авах боломжтой байдаг. За энэ нь болохоор байгаль дээр гивэн гэдэг модны сүүн шүүс байдгаа. За тэрхүү шүүсийг ялгаа авсныхаа дараа боловсруулалт хийж байгалийн кавчукыг гаргаж авдаг байгаа. За изопирены молекул олон удаа бас полимер чих урвалд орох нь тий. За эндээс үүссэн полимер нь мөн ялгаагүй 1 болон 3 дугаар нүүрс зөрөгчийн атом дээрх хоёрсон холбоо тасарснаар голын нүүрс зөрөгчийн атомууд хоёрсон холбоогоор холбогдох боломж үүсэж байна тий. За изопирены кавчук болон полибутадиены кавчук нь метил радикалаар хоорондоо ялгаатай байна. Өөрөөр хэлбэл изопирены кавчук нь метил радикалаараа илүү байна тийм үү. За үүнийг тэгээд полиизопирен гэж нэрлэдэг, байгалийн кавчук гэж нэрлэдэг байгаа. За хураангуй томьёо нь болохоор C5, H8 тэгээд N удаа болж орж ирж байна тийм үү. За байгалийн кавчукын молекул масс нь 150,000-аас 500,000-ын хооронд хүртэл ийм өндөр молекул масстай байдаг. За тэгвэл л штэ полимер чих урвалд олон дахинд автагдж байгаа бүтцийн нэгжийг нь болохоор мономер гэдэг тий. За тэгвэл полибутадиены кавчукын мономер нь энэ болж таарах нь 4 нүүрс зөрөгчийн атом дундаа нэг хоёрсон холбоотой тэгээд цаашаа холбогдоод явах нь. Харин изопирены кавчукын мономер нь 4 нүүрс зөрөгчийн атомтай 2 дугаар нүүрс зөрөгчийн атомаас метил бүлэг салбарлсан ингээд цаашаага химийн холбоогоор холбогдсон гэж бичиж болох нэ. За полибутадиены кавчукын хураангуй томьёо нь C4H6 болж орж ирж байна тий. За халуун оронд ургадаг гивэн мод гэдэг нь нэг иймэрхүү хэлбэртэй харагдана. Тэгээ энэ доор нь ингээд цусэлт хийгээд савнуудаа ингэж байрлуулад тэгээд энэ кавчук гаргаа авах түүхийн ид буюу модны шүүсээ цуглуулж авдаг байна. Кавчукын хэрэглээ нь бол маш хязгаарлагдмал өсөн нэмэгдэж байгаа техникийн хэрэгцээг бол хангаж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл кавчукыг боловсруулад эрзэн гаргаж авдаг тий. Тэгтэл техникт эрзэн маш ихээр ашиглагддаг. Ийм учраас зохиомол кавчукаас эрзэн гаргаж авч техникт ашиглах нь илүү их эрэлт хэрэгцээг хангаж болдгоо. За тэгвэл өөртөө зохиомол кавчук нь орон зайн изомерыг үүсгэдэг. За жишээлбэл энэ дээр 4C-тэй бутадиены полибутадиены кавчук байна тийм ээ. За полибутадиены кавчукын цис изомер өөрөөр хэлбэл хоёрсон холбооны нэг талд CH2 гэсэн бүлэг нь байрласан учраас энэ нь цис изомер болно. За энэхүү тэгээ бүтцээс нь харахад энэхүү зохиомол кавчук нь агших сунах илүү чадвар сайтай болдог нь томьёоноос харагдаж байна тийм.
За тэгвэл бутадиены кавчукын полибутадиены кавчукын трансизомерыг харуулсан байна. За нүүрс төрөгчийн атомын хоорондох энэ хоёрсон холбооны холбоог дайрсан хавтгайн хоёр талд нь CH2 гэсэн бүлэг маань байрлсан байна. За үүнийг трансизомер гэнэ. За тэгвэл CH2 бүлэг маань бүр нэлээд сунчсан хэлбэртэй байна. Тэ цисизомерыг бодоход ийм учраас ерөнхийдөө энэхүү трансизомер бүхий полибутадиены кавчук нь агших сунах чадвар муутай болох нь энэхүү молекулынхаа бүтцээс харагдаж байна. За ингээд эдгээрийг зохиомол кавчукын орон зай изомер цис байж болох нь транс байж болох нэ гэж үздэг байна. Кавчукаас эрзэн гарган авах аргыг кавчукыг вулканжуулах гэж нэрлэдэг. За жишээлбэл энэ дээр синтетик кавчук буюу полибутадиены кавчук байна тий. За энийг полибутадиены кавчука хөхөр дүүргэгч бодисуудтай хойлоод 130-аас 240 градус Цельсид халаагаад шахаж өгдөг байгаа. За ингээд полибутадиены кавчукын голын хорьсон холбоо задарна. Энэхүү задарсан нүүрс төрөгчийн атомын чөлөөт радикал дээр нь хөхрийн атомууд суугаад полибутадиены кавчукийг ингээ хооронд нь гинжин хэлхээгээр хөхрийн гинжин хэлхээгээр холбож өгдөгөө. За үүнийг ерөнхийд нь эрзин гэж нэрлэж байна тийм үү. За тэгвэл бас байгалийн кавчукаас эрзинийг гаргаж авч болно. За энэ нь полиизопрены кавчук байна тийм ээ. За мөн ялгаагүй хөө дүүргэгчтэй хойлоод 130-аас 240 градусд халаах үедээ шахаж өгнө. За шахахад мөн ялгаагүй нүүрс төрөгчийн атомын хооронд байсан хоёрсон холбоонууд тасарна. За тэгвэл энэ дээр полиизопрены 2 молекулыг бол авч үзсэн байна тий. За тэгээд хоёрсон холбоо задарснаар нүүрс төрөгчийн энэ хоёр атом дээр чөлөөт радикалууд үүссэн химийн холбоо үүсгэх боломжтой болж орж ирж байна. Энэ дээр нь хөхрийн атомаар гинжин маягаар химийн холбоо үүсээд ингээд эрзинийг гаргаж авдаг байна. За ингээд цаашаага дахин хөхрийн атомтай холбогдох замаар эрзин маань кавчукыг бодоход илүү бат бэх чанартай илэгдэл техникийн тэсвэрлэлт даах чадвар нь өсөж орж ирдэг байна. За тэгвэл штэ энэ кавчукыг аль кавчукыг гаргах явцдаа хөхрийг их хэмжээгээр холиж өгөхөд эбонит гэдэг техникийн материал үүсдэг байгаа. Энэ нь цахилгааныг маш сайн тусгаарлах чадвартай кавчук эрзинийг бодоход илүү хатуу шинж чанартай ийм материал үүсдэг байна. За энэхүү аргыг кавчукыг вулканжуулах гэж ярина. За энд кавчук болон эрзэний шин чанарын харьцуултыг бол харуулсан байна. За байгалийн кавчукын мономер нь болохоор изопрены кавчук байдаг гэж ярьсан тий. За шугамн бүтэцтэй мөн энд ерөнхий хураангуй мономерыг бол харуулсан байна. Мономерийнх нь томьёог харуулсан байна. За өшөө энэ байгалийн кавчукыг хураангуй байдлаар бичвэл C5H8 N дахин гэж бичгэн тий. За байгалийн кавчукыг гаргахдаа гивэ модны сүүн шүүснээс гаргаж авна гэсэн. За үүний шинж чанар нь агших суунах уян хатан чанартай гадны хүчний нөлөөнд хэлбэр дүрсээ өөрчилдөг. За гадны хүчний нөлөө дуусмагц нь хуучин хэвэндээ буцаад орчдгоо. За халуунд халаад харин хүүтэнд царцдаг шинж чанартай учраас техникт ашиглахад жоохон тохиромжгүй. За гэхдээ байгалийн кавчук маань органик уусгагчид бас уусдаг шинж чанартай ахнэ. За зохиомол кавчук буюу бутадиены кавчук нь шугамн бүтэцтэй байна тийм ээ. За молекул нь шугамн бүтэцтэй хураангуй томьёон C4H6 N дахин болж орж ирж байна. За синтезийн аргаар бутадиены кавчукыг гаргаж авч яасан тийм үү. За тэгээ энэ дотроо транс болон цисизомер гэсэн хоёр төрөлтэй байсан. За ерөнхийдөө энэ зохиомол кавчук нь усхийг нэвтрүүлдэггүй боловч агших сунах илэгдэл даах чадвар нь байгалийн кавчукыг гүйцэдэггүй. За харин химийн бодис уусгагчийн нөлөөнд харьцангуй тэсвэртэй органик уусгагчид гэхдээ ууснаа. За резин энэ болохоор зохиомол бутадиены изопрены кавчукаас гарган авсан резин байна тий. За энэ нь болохоор
Бутадиены каучукаас гаргаа авсан эрзэн минь. За эрзэн нь агших сунах бат бөх чанар сайтай, харьцангуйгаар температур болон үрэл даах чадвар сайн байна каучукыг бодоход. За ийм учраас тээврийн эргэслийн дугуй хийхэд ашиглагддаг. За мөн техникийн маш олон төрлийн эрзэнийг бол хийж болдог байгаа. За органик уусгагчид ерөнхийдөө уустдаггүй шинж чанартай. За ингээд эрзэн нь бол харьцангуйгаар байгалийн болон бутадиены каучукыг бодоход харьцангуйгаар бат бэх шинж чанартай. За каучук нь ерөнхийдөө хэдийгээр ийм шугамн бүтэцтэй боловч эдгээр нь маш олон удаа давтагдсан байдаг учраас хоорондоо орооцолдсон мушгирсан ийм хэлбэртэй байдаг. Ийм учраас нөгөө хэлбэр дүрсээ гадны хүчний нөлөөнд амархан өөрчлөөд гадны хүч дуусахаар буцаад нөгөө өөрийнхөө хэлбэр дүрсийг хадгалах ийм чадвартай байдаг бахнэ. Өнөөдөр хичээлийг дүгнэж хэлэхэд алкадиены нүүрс ус төрөгчд буюу 200 холбоо 2-ыг агуулсан нүүрс ус төрөгчдийн талаар үзэж танилцлаа. За эдгээрийн ерөнхий томьёо CN-H2N-ээс хасах нь 2 байсан тий. За эдгээр гомологийн нэлийн их үйлдвэрлэлийн ач холбогдолтой нь бутадиен 1,3 за мөн изоприен байсан тийм ээ. За тэгвэл изоприенээс байгалийн каучукыг гаргаа авах, бутадиен 1,3-аас зохиомол каучукыг гаргаа авах талаар үзэж танилцсан. За мөн каучукыг вулканжуулах гэдэг ойлголттой танилцсан. За энэ нь каучук дахь 200 холбоонууд нь тасраад хөхрийн атом орж суухыг вулканжуулах. За вулканжуулсан каучука эрзэн гэдэг. За эрзэн нь маш олон төрлийн техникийн эд ангид ашиглагддаг болох талаар танилцлаа. За ингээд сургалтын талаар нэмэлт тодруулах асуух мөн зөвлөгөө тусламж авах бол 9813 3311 гэсэн дугаар тандаж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.